Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийт 20,432 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулах ёстойгоос өнөөдрийн байдлаар 96% нь буюу 19,743 иргэн элэгний ВЦ вирусын идэвхжих шинжилгээнд хамрагдаж, улсын хэмжээнд хамралтын тоогоор 2 дугаар байранд жигссэн байна. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 3,9% нь буюу 760 иргэн элэгний С вирустэй, 7,9% нь буюу 1539 иргэн элэгний В вирустэй илэрсэн байна. За эрүүл эрдэнэт хүн хөтөлбөрийг болохоор Эрдэнэтийн эрүүл иргэн төрийн үндэс байгууллага, Орхон аймгийн засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар, за Медипас хэмлэг өрхийн эмнэлгүүдтэйгээ хамтраад зохион байгуулад явж байна. Энэ ажлын хүрээнд бол 5 үйл ажиллагаа явуулж байгаа. Нэгдүгüүрт нь бол элэгний хорт хавдрыг эрт илрүүлж эмчлэх ийм зорилготой хөтөлбөр явж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд болохоор эрсдэл бүлгийн 1000 хүнийг элэгний хит тавин шинжилгээнд хамруулж элэгний нарийн мэрэгжлийн үзлэг зөвлөгөө өгч явж байгаа. Бусад явагдаж байгаа үйл ажиллагааны хувьд гэх юм бол 50-аас дээш настай амьдралын боломж багатай ходоод дурамдуулж байгаагүй эмзэг бүлгийн иргэдтэй бид нар ходоод улаан хоолойн дурангийн шинжилгээнд хамруулах шинжилгээ явж байгаа. Нийтдээ одоо бол дундаа явж нэг 50-аас 60 орчим хүн хамрагдсан байгаа. Тэгээ 2-3 тохиолдолд с жигтэй гэж бүртгэгдсэн явж байна. За мөн дээр нь албан байгууллагуудаар эрүүл эрдэнэт хүн гэсэн туг аялж байгаа. Энэ туг бол одоогоор 28 байгууллагаар аялсан байна. Хамгийн сүүлийн байгууллага нь бол Хаан банкд дээр очиод энд одоо ажилтнанд сургалт хийсэн ийм үр дүнтэй. Харин Эрдэнэтийн эрүүл иргэн төрийн бас байгууллагын санаачлагаар Орхон аймгийн засаг даргын ивэлдор хэрэгжиж буй эрүүл эрдэнэт хүн хөтөлбөрийн хүрээнд элэгний хит тавин шинжилгээнд нийт 714, ходоод улаан хоолойн дурангийн шинжилгээнд 100, сүрийн өвчний эдрүүлэх шинжилгээнд 214, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эрүүл амьдралын хэв маяг сургалтанд 3000 гаруй иргэн хамрагдсан байна.